үргэлжилж байна. Уул уурхайн бус бүтээгдэхүүний экспортоос жилдээ дунджаар 400 орчим сая $. Олж байна. За цаашаад энэ дүнг нэмэх уул уурхаагаас хараат бус экспортыг хөгжүүлэх хүрээнд тээврийн зардлыг бууруулах, жидүү болоод бизнес эрхлэгчдэд зээл олгохдоо уян хатан нөхцөлийг эрэлхийлэх нь чухал байна. Мэдээлэл эдийн засгийн болонд та бүхэн сэтгүүлч уянга дэлгэрүүлэг хүргэнэ. Оройн мэндийг хүргэе. За энэ удаа та бүхэндээ уул уурхайн бус салбарын экспортын мэдээлэл одоо энэ салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж байгууллагуудад тулгамдж байгаа ямар асуудлууд байна вэ гэдэг мэдээлэл хүргэхээр бэлтгэсэн юм а. За уул уурхайн бус салбарын мэдээллийг харах юм бол энэ салбарт нийтдээ 94,041 аж ахуйн нэгж байгууллага бол үйл ажиллагаагаа явуулж байна. За харин нийт ажлах хүчний 75% нь бол бүрдүүлдэг гэсэн мэдээлэл байгаа. Гэсэн хэдий ч гэсэн энэ салбарт ажиллаж байгаа ажиллах хүчний хувьд цалин нь уул уурхайн салбарынханаас 2.4 дахин бага байна. Зөвхөн уул уурхайн салбараас орж ирж байгаа орлогыг бол одоо цаашид олон төрөл болгох нь зүйтэй гэж бол одоо үе үеийн засгийн газар болоод үе үеийн одоо шийдвэр гаргагчид сайд дарга нарын хувьд бол ярьдаг хэдий ч гэсэн бодит байдалтаас төдийлөн хэрэгжиж чадаагүй гэдгийг бас харж байна. За ингээд одоо яг энэ уул уурхайн бус салбарын экспорт дундаа ноос ноолуурын салбарын одоо экспортын хэмжээ бол жин дарна. За жилд дунджаар 400 орчим сая $-ын экспорт хийдэг. За тэгэхээр уул уурхайн бус салбарынхны экспортыг дэмжих хүрээнд хамгийн ихэнд дэмжиж ажиллах чухал ажлын нэг нь бол яалчгүй тээврийн зардал байгаа. За тээврийн зардлыг нь бууруулж өгөх нь энэ салбарыг хөгжих. За энэ салбар одоо уул уурхайн бус салбарынхан дэлхийн зах зээлд гарах нэг том суурь болно гэдгийг тэд онцолж байна. Бидний улсын хоньны ноосноос бордоо гарган авч экспортлдог компанийн хувьд гэхэд Оросын улбаны улсаар дамжуулан Унгар болон Герман улс руу бараа бүтээгдэхүүнээ экспортлдог нь. Гэсэн хэдий ч гэсэн энэ нь бол зардал нь маш өндөр байдаг. Хэрвээ бүгд найрамдах хятад ард улсаар дамжуулан тухайн бараа бүтээгдэхүүнээ экспортлох юм бол одоогийн зардал өртөг нь бол 2 дахин буурах боломжтой гэдгийг хэлж байна. Манай бүтээгдэхүүн €2-оор явж байгаа. За нэг машин жишээ нь 20 тонн орж ойролцоогоор 40,000 €. Оросоор машинаар явхад бол ойролцоогоор 11 орчим мянган €. Хэрвээ урдуур явбал 5,000 €. Тээврийн зэрэг. Тэгэхээр нэгж бүтээгдэхүүн дээр одоо жишээ нь 10,000 € гэдэг чинь 20 тоннд чинь ойролцоогоор 50 хэдэн цент байна. Тэгэхээр ингээд бүр 50% ялгаа гарч байгаа. Нэг Орос Украины дайнаас шалтгаалаад одоо тий хуучин Оросын улбаны улсын нутагтайгүр агаараар тээвэр хийгддэг байсан бол тэр бол байхгүй болсон. Ер нь бол нэгж бүтээгдэхүүн дээр 2-3 дахин л тээврийн зардал бол яг нэмэгдээд явчихж байгаа шүү дээ экспорт. Одоо бид нар ямар ч үсэн нийт бүтээгдэхүүнийхээ нэг 30 орчим хувийг экспортлох гол үзээд энэ экспортлж байна. Европын зах зээл хүндэрсэн ч гэсэн бид нар одоо Азийн зах зээл, тэ өмнөд Солонгос, Япон энэ хятадын зах зээл рүү бид нар бас их сонирхож ийшээ бас хүч хөдөлмөр зарцуулаад тодорхой хэмжээний арга хэмжээнүүдийг аваад явж чинь үр дүн удахгүй гарах байхаа. За ингээд 2025 оны 2 дугаар сараас эхлэн ноолуурын экспортын техникийн зохицуулалт хэрэгжиж эхэлснээр самсан байдлаар ноолуур экспортод гаргаад эхэлсэн. За самсан ноолуурын хилийн үн угаасан ноолуураас 1.8 дахин үнэтэй байдгаа гэдгийг бас салбарынхан болоод Монгол банкнаас онцлон хэлж байна. Боловсруулах үйлдвэрлэлийн салбарын дунджаар 11.2% жилийн хүүтэй 28 сарын хугацаатай зээлийн нөхцөлийг бол дунджаар авдаг. За энэ салбарынхны хувьд бол нэгж зээлдэгчид ногдох зээлийн дүн нь дунджаар 1.2 тэрбум төгрөг байна гэсэн мэдээлэл гарч ирлээ. Уул уурхайн бус салбарынхны хувьд бас барьцаа хөрөнгийн асуудлыг хөндлөө. Тэдний хувьд болохоор барьцаа хөрөнгө нь ихэвчлэн үл хөдлөх хөрөнгийг бол одоо банкуд барьцаа хөрөнгө хэлбэрээр нь авдаг байна. Гэхдээ энэ нь бол одоо зах зээлийн ханшнаас доогуур үнэлэгддэг. За энэ байдлыг бол одоо халаад цаашдаа одоо худалдахаар зохицуулсан байгаа гэрээ ч юм уу, за эсвэл брендингийн ч юм уу одоо барьцаа хөрөнгөд авдаг байх ийм шаардлага нэгэн тэрсэн олон улсад ч гэсэн ийм жишг байдгаа гэдгийг бас тэд онцолж байсан юм. Дэлхийн зах зээл дээр энэ дээр ямар жишг туршлага байдаг вэ гэхээр барьцаа хөрөнгөнд бид нар одоо экспортын гэрээгээ барьцаалж болж байна. Магадгүй тухайн компани нэр хүндтэй салбартаа үзүүлсэн энэ улс орныхоо хөгжилд үзүүлсэн нэр хүнд брендийг нь өөрийн бас барьцаа хөрөнгө болох боломжтой. Монгол банкны барьцаа хөрөнгийн үнэлгээний журам дээр өөрчлөлт орсон. Өөрчлөлт бол 2024 оны 7 сард орсон. Тэгэхээр энэ журмын өөрчлөлт бол амьдрал дээр бас тодорхой хэмжээнд хэрэгжээд явж байгаа. Хэрвээ та бүхэн анзаарч байгаа бол одоо Монголын банкудаас
улсаас ноолуурын салбарт олгож байгаа зээл бол ихэнхдээ одоо мөнгө хөрөнгийн урсгалыг нь барьцаалсан ийм зээлүүд бол их гардаг болсон. Факторинг дээр бол барьцаа хөрөнгө шаарддаг буюу тухайн авлага өөрөө одоо барьцаа болдог. Зарим бүтээгдэхүүн тухайн авлагыг шууд одоо шаардах хэрэг нь тултал нь шилжүүлж байгаа үед барьцаа хөрөнгө шаардлага байдаг. Тэгэхээр энэ бүтээгдэхүүнийг нэвтрүүлснээр бол маш богино хугацаанд тухайн богино хугацааны эргэлтийн зээл аваад тах тэр одоо эргэцээ хөвжгсөн санхүүгийн хөвжгсөн тийм болцоо нь илүү өсөв. За харин Төв банкны зүгээс болохоор экспортлохоор одоо зорж байгаа улсынхаа одоо техник стандартыг нь хангах үүднээс магадгүй тухайн улсынхаа одоо техник технологиг дотооддоо нэвтрүүлээд үйлдвэртээ нэвтрүүлээд ингэж ажиллах юм бол за тухайн улс руу бараа бүтээгдэхүүн экспортлоход тулгамдах асуудал нь бол цөөрнө гэдэг ийм мэдээлэл өгч байна. Америкийн зах зээл гарах гэж байгаа бол Америкийн стандартуудыг хангасан тэр техник тоног төхөөрөмжүүдийг оруулж ирэх хэрэгтэй. Тэгэхээр энэ аль улсаас энэ тоног төхөөрөмжийг оруулж ирэх үү гэдгийг бид нэр тодорхой болгочих юм бол энэ тухайн бүс нутагт энэ тоног төхөөрөмжөө борлуулдаг Хөгжлийн банк, Экзим банк, Зээлийн Батлан даалт гэдэг энэ тухайн улсуудын энэ санхүүжилтүүд дагаад ороод ирэх болцоотой. За цаашдаа ер нь одоо ноолуурын салбарын суйрлагдсан хүчин чадал эерх үйлдвэрлэлд онцгой анхаарах хэрэгтэй байна. За мөн дээрээс нь түүхий бэлтгэлийн тогтолцоог сайжруулах буюу за малчтайгаа одоо илүү их одоо ойр ажиллах, за малчтыг чадахжуулах гэх мэтчлэн энэ ажлыг бол хийх нь чухал байна гэдгийг салбарынхаа онцлог хэлж байна. За салбарын хүний нөөцийг мөн чадахжуулах нь чухал ийм цаг үед бол ирсэн байна гэдгийг бас тэд онцлог хэлж байсан юм аа. Мэдээлэл та бүхэнд хүргэлээ.